Дулмаг их читгээд 7 нэмэгтэйг хуурч мэхлээд Макаод аваачаад нэг бүрийн $500 худалдсан байгаа байхгүй. Тэгээ энийхээ дараа ахаад 10 нэмэгтэйг хуурч тэгээ Макаод аваачиж худалдах гэж явж байгаа. Нэрээ хотод одоо саатуулагдсан байгаа байхгүй. Тэгээ яг энэ хэрэгт бол Баянзүрх дүүргийн шүүхээс бол 10 жил 10 хоногийн ял өгсөлтөө. Эндээс юу хэлсэн бэ гэхээр залуу өсгөөчүүд минь амар хэлбэр аргаар одоо мөнгө олох тухай хөнгөн ажил гэж одоо байхгүй шүү. Ялангуяа одоо гадаадд очиж одоо ажил хийх тухай хэн нэгэн этгээд дагуулж ажил зуучлана гэж ярьж байгаа бол энэ ерөөсөө л хүний наймаа гэдгийг маш сайн ойлгоорой. Хүний наймааны золиос нь ер нь бол хүүхдүүд, эмэгтэйчүүд байдаг. Тэд амьд ирэх тохиолдол маш бага байхгүй. Өнөөдөр бид нэр Монголын одоо хуулийн байгууллага олж ирсэн 17 эмэгтэйн тухай ярьж байна. Гэтэл энд олоогүй, сургаггүй халуулсан хүний наймааны золиос усан хичнээн эмэгтэй, хичнээн хүүхд байгааг бид нэр тааж мэдэхгүй шээ. Тэгэхээр энэ хүн наймаалцж байгаа этгээдүүдийн хувьд хүн чанар хүн юмс гэж байдгүй байхгүй. Гагцгүй үүнээс одоо охид бүсгүйчүүд өөрсдөө л одоо улсын цэгийг хэл ийм л арга зам байгаа шүү дээ.